За намайг Цолмон гэдэг сэтгэл судлаач мэргэжилтэй. Яг нэг гэрийн тасалгааны цэцэг ургуулхад бол айгүй гоё хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг яг байгальд байгаа юм шиг. Тэгээд бас нэг талдаа хүүхдүүдээс экологийн анхан шатны мэдгэдэггүй өгч гэдэг юм уу тийм байдлаар бол арчилгааг бол сонирхож анх хийжсэн. Ногоон ургамлуучин голцооноо гэрт хүчил төрөгчийг их ялгаруулдаг гэдэг шүү дээ. Тэгээд хоёрдугаарт нь болохоор бас гэрийнхаа нөгөө интерьер загварт бас гоё шинэлэг байх болов гэдэг үднэс. Тэгээ бага насны хүүхдтэй учраас гэрийн арч цэвэршүүлэлтэнд нэлээд үүрэгтэй гэдэг утгаар нь олон цэцгийг сонирхож эхэлсэн. Одоо арчлууд бараг 16 жил болж шүү дээ. 16-7 жил. За том охиныгоо нэг 2-3 настай хаас нь одоо бол тогтсон бүр юм дадалтай болсон шүү дээ. Өглөө асаал хүн чинь ингээд нуур гараагахаас өмнө би бараг худалч хүнд цэцгийг хардаг. Тэгээд өглөөнийхөө тэр өдрийн ажлын төлөвлөгөөтэй холбоотой ч юм уу нэг тийм гоё эрч хүчийг хамгийн түрүүн бол цэцгнээс авах дуртай. Тэр бол бүр яг ингээд тогтсон дадал болсон. Ер нь бол яг нэг цэцгийн чинь нөгөө тасалгааны цэцгийн чинь одоо амтнаас нь ингээд үрсэлгээ байхаас үрээр суулгах гэдэг 3 төрлөөр суулгадаг байхгүй юу? Би гоё ихэвчлэн нөгөө үрсэлгээнээс эхэлдэг. Тэгжих явцдаа нөгөө зарим цэцгүүд бол арчилгаа маш их шаардлагатай. Ногоон ургамлууд бол модлон ургамлууд бол ер нь арчилгаа багтаа байдаг байхгүй юу? Ерөнхийдөө өөрөө одоо асаргаа арчилгаа ер нь багтаа байдаг. Тэгэхээр яг арчилгаа ихтэй цэцгүүд маань ерөнхийдөө нөгөө цэцгэлдэг цэцгүүд байдаг. Тийм цэцгэлдэг. Тэгээд тэн дээр болохоор илүү нөгөө нэг мэдээлэл олж унших. За эсвэл бүр зориуд нөгөө дэлгүүр дээрээ очиод цэцэгчнээс яг мэрэгжлийн үний зөвлөгөө авах гэдэг юм уу тий. Тэгээ өөрөө бас нөгөө сонирхож судалж унших тэр хөдлөөс бол илүү юу шаардлагатай юун дээр би анхаарал зарим тохиолдолд бас цэцгүүд өхүүлнэ шүү дээ. Бас одоо ямар нэг хөрсийн таруулаагүй байх тохиолдол ч гэдэг юм уу. Арчилгаа одоо гэрэл арчилгаа хөрс гэл юм чинь бас нөгөө нэг бордо гэл тий. Олон төрлийн шаардлагатай юм нэг бас тааруулаагүйгээс болоод цэцэг маань бас нөгөө хөх тохиолдол гардаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юм дээр бол асуудал гарна ер нь бол тий. Ер нь бол өөртөө хувцсан дээр татаад авсан байгаа тий. Тэгээ өөртөө бас нэг хэрэгжүүлэх нэг хэд хэдэн дадлыг бас өөрөө ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээ тэрүүндээ бас ашиглаж үзнэ гэж бодож байгаа тий. Харах эхлэхгүй. Ер нь бол ингээд худалдаанаас яг ингээд шингэн бордоо аваад ингээд явахаар бас тогтмол бид нар байнга хэрэглэж амждаг байхгүй юу. Тэгэхээр би миний хувьд бол нэг одоо миний хувьд бол ингээд ийдсэн жимснийхээ альсуудыг хатаагаад тэгээд хатаасан жимс хальсыг болохоор усандаа хийгээд ер нь бол тасалгааны цэцгийн онцлог нь бол яг л тасалгааны температурт байсан усаар л услах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг крантны ус болохгүй гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр яг тэр усан дээрээ жимсний хальсуудыг хийж нэг хонуулаад тэгээд энийгээрээ бол ингээд одоо цөмөр үзээл та. Тэгээд ганц нэг хальс ороход зүгээр байхгүй. Дараа нь юу харна авчдаг. Тэгэл ингээл цэцгэлд одоо энэ модлог ургамлууд шүү дээ. Ногоон ургамлууд маань ерөнхийдөө бага услагддаг. Маш бага хийгээд шүршчихнэ гэсэн үг. За одоо энэ цэцэгт ургамлууд шүү дээ. Цэцгэлдэг тий. Энэ нэг хосын цэцэг гэж ярьдаг. Энд бол энэ жимсний ус маань маш сайхан тохирдог. Тэгээд цэцгэлдэг цэцэг маань өөрөө их амархан хатдаг учраас 1-2 хоноо л услаад байдаг. Тэгээд шүршигтэй болохоор одоо ингээд хүмүүс ингээд цэцгэлдэг ургамлынхаа дээгүүр ингээд шүрших тийм алдаа гаргаад идэв юм шиг санагддаг. Гэтэл бол бид нар яг энэ нөгөө тий доошоо энэ үндэсрүү ингэж усалж өгнө. Тэгэхээр ихэнхдээ нөгөө цэцгэн дээрээс услахгүй гэсэн үг харна шүү дээ. За энэ одоо нөгөө удан бор байна. Удан борыг бол бас маш бага услана. Удан бор бол ер нь сарнсан гэрэл дургадаг ургамал. Тий, маш их гоё хүчил төрөгчийг ялгаруулдаг. За тэгээ ерөнхийдөө услахааг бол ингэж хийн. Тэгээд өглөө болгоно болохоор би ерөнхийдөө унсан, шаралсан ийм цэцгүүдээ бол түүгэд авчдаг. Тий, одоо энэ хосын цэцгийн өргөс бол айгүй амар нөгөө нэг хурц байдаг учраас биелээ өмсөж байгаа л
одоо энэ тентхийн жоохон нөгөө нэг шаралсан хэсэгтэй юун цэцгүүд бол эндээс ингээд авчдаг. Тэгж бол өдөрт марчилгааг бол хийдэг байгаа. Ер нь бол яг өөрөө яг хүсэж ийн гэдэг нь хамгийн чухал байхгүй. Тэгээ яг ямар ч одоо байгууллагын орчинд юм уу, гэрийнхаа интерьерт юм уу, эсвэл хүчил дөрвч гэлтэй ялгаруулах үднэс гэдэг юм уу, ер нь өөрөө бол хамгийн гол нь хүсэх хэрэгтэй. Тэгээд би бол зөвлөхөд бол хамгийн гоё таалагдсан цэцгийг дүрд ороо таалагдсан нэг дундаж хэмжээний цэцгийг аваад тэрийг нэг хэсэг хугацаанд ингээ арчлаад үзтээ. Тэгээ арчилж явах явцдаа бас нөгөө одоо цэцэг арчилгааныхаа талаар илүү мэддэг түнтэй болоод тэрхээр ингээд өөрөө ирэхгүй нэг өөрөө дурлаж эхлэх байхгүй юу? Нэг тийм тэгээд үнэхээр бас нэг сэтгэл ер нь бол цэцэг бол өөрөө их арчилгаас тасалгааны цэцэг бол их арчилгаа шаарддаг. Яг ногоон ургамлыг сонгож гинөө эсвэл цэцгэлдэг цэцгийг сонгож гинөө гэдгээс бас аль төрлөөр нь илүү одоо сонирхол татж ин хүсэж ин тэрнээсээ л их шалтгаална гэсэн. Тэгэхээр нэг цэцгийг аваад өөр таалагдсан нэг цэцгийг аваад сонгож агаад тэрийг арчлаа тодорхой хэмжээнд үзэхээр аяндаа өөр ингээд дурлаад тэрхээр төрлүүдээ нэмэх эсвэл одоо тэр цэцэг маань ингээд савнаасаа том ургаад ирэх юм бол савын солих гэл ингээд ажиллагаа минь улам ингээд сонирхол татаад эхэлдэг байхгүй. Тийм тэгжил зөвлөмөрөд сонирхож байгаа бол хийгээд үзээрэй л гэж зөвлөмөрөд.